Ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох судалгаа хийх арга аргачлал өдөртөмжийн талаар энэхүү сургалтаар авч үзнэ. За судалгааны гол зорилго нь байгууллагын түвшинд ёс зүйн зөрчил яагаад үүсэж байна вэ? Ямар нөхцөл түүнийг бий болгож байна? Ямар хүчин зүйл зөрчилд нөлөөлж байна вэ гэдгийг нотлохоон тулгуурлан тодорхойлоход оршиж байгаа. За үүнийг слайд дээрх мөсөн уулын жишээгээр бид нэр ойлгож байна. Усны дээр илэрч байгаа хэсэг нь ёс зүйн зөрчил өөрөө байгааг бол харж болж байна. За тухайлбал иргэн эсвэл албан агчаас ирүүлсэн гомдол зөрчлийн талаарх дүгнэлт судалгаагаар илэрсэн асуудал зэрэг нь бидэнд шууд харагдаж байна. Харин мөсөн уулын усанд орох хэсэгт ил харагддаггүй олон хүчин зүйл нуугдаж байдагтай адил ёс зүйн зөрчлийн цаана ямар шалтгаан нөхцөл хувь хүн болон байгууллагын түвшний хүчин зүйл байж болно. Үүнийг бид илрүүлэх шаардлагатай байна. Тиймээс судалгааны зорилго нь зөвхөн ямар зөрчил гарсан бэ гэдгийг бүртгэх бус яагаад гарсан бэ гэдгийг асуултад хариулахад оршиж байгаа. За үүний тулд төрийн албан агч болон иргэдийн санал бодлыг судлах, мөн холбогдох байгууллага болон шийдвэр гаргагчдын байр суурийг тодорхойлох боломжтой. За үүнээс гадна өргөдөл гомдол, холбогдох баримтчгийн агуулгын шинжилгээ хийж тухайн байгууллагын бодит нөхцөл байдлыг тодорхойлбол илүү ач холбогдолтой. За судалгааны үр дүн нэгтгэн дүүснээр ёс зүйн зөрчлийн давтагдах шалтгаан, эрсдэлтэй нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлж тэдгээр чиглэсэн урьдчилан сэргийлэх болон соён гээгээрүүлэх арга хэмжээг төлөвлөх боломжтой болдог. Өөрөөр хэлбэл энэ судалгааны гол асуулт нь хэн буруутай вэ гэхээсээ илүү зөрчил үүсгэхэд ямар хүчин зүйл, ямар нөхцөл нөлөөлж байна вэ гэдэгт чиглэгдэнэ гэсэн үг. Ийм хандлага нь ёс зүйн зөрчилийг зөвхөн хувь хүний асуудал гэж үзэхээс зайлсхийж, хувь хүн, байгууллага болон ажлын орчны хүчин зүйлийг бүхэлд нь авч үзэх боломжийг бүрдүүлдэгээрээ онцлогтой. Судалгааг зохион байгуулахдаа ёс зүйн хороо судлаач доктор профессор Жалтаабаатартай хамтран боловсруулсан судалгааны удирдамжийн дагуу ихийг зөвлөж байгаа. Энэхүү удирдамжийн судалгааг зорилго, арга зүй, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ их, үр дүн нэгтгэн дүгнэх үе шаттайгаар зохион байгуулахад чиглэсэн практик хэрэглэгдэхүүн болж байгаа. За удирдамжийг ёс зүйн хорооны цахим хуудасны ном гарын авлага хэсгээс авах боломжтой. Энэхүү удирдамжийг зөвхөн мэдээлэл авах их сурвалж бус судалгааг практикт системтэй хэрэгжүүлэх арга зүйн хэрэгсэл болон ашиглахыг та бүхэн зөвлөж байгаа. Ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох судалгааны гол зорилго нь төрийн байгууллагын түвшинд ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл нөлөөлөх хүчин зүйлийг нотлохоон суурилан тодорхойлоход оршиж байгаа. За энэхүү судалгааг хийхэд судалгаанд баримтлах хэд хэдэн зарчмыг судлаач минь тодорхойлсон байгаа. За судалгаанд баримтлах зарчимд бол 4 бүлэг зарчим байх ёстой гэж. Нэгдүгээрт нотлохоонд суурилах бодлогын зарчим, урьдчилан сэргийлэх хандлагын зарчим, оролцоонд суурилах зарчим, мөн дөрөвдүгээрт судалгааны ёс зүйг сахих зарчим гэсний зарчмуудыг тодорхойлсон байна. За сүүлийн зарчмыг тодорхой тайлбарлах юм бол судалгааны бүх үе шатанд судалгааны ёс зүйн зарчмыг чанд баримтлана. Ингэснээр судалгаанд оролцогчид үнэн бодит мэдээлэл өгөх сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж судалгааны өгөгдлийн найдвартай байдлыг нэмэгдүүлнэ гэж тодорхойлсон байна. За судалгааг тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашиглах нь зүйтэй. Энэхүү слайданд харуулснаар удирдамжид заасан судалгааны 3 бүлэг хэсгийг талаар тайлбарлаж үзье. За тоон судалгаа нь ёс зүйн зөрчлийн хэлбэр, давтамж, тархалт, нийтлэг хандлага зэрэг үзүүлэлтийг тоогоор илэрхийлж төрийн албан агч болон иргэдээс анкетын аргаар мэдээлэл цуглуулахад ашиглагдана. Харин чанарын судалгаа нь яагаад ийм зөрчил гарч байна вэ? Ямар нөхцөл нөлөөлж байна вэ?
ямар механизм зөрчил үүсгэхэд хүргэж байна вэ зэрэг асуултад хариулахад чиглэгдэж байгаа. Үүний тулд ярилцлага, баримтчгийн шинжилгээ зэрэг аргыг ашиглаж болно. Жишээлбэл анкетын судалгаагаар албан агчдын тодорхой хувь нь ажлын ачаалал, удирдлагын харилцаа, ажлын орчин, ёс зүйн зөрчил бүртгэх эрсдэлд нөлөөлдөг гэж үзсэн байж болно. Харин ярилцлагаар тухайн хүчин зүйл яг ямар нөхцлөөр зөрчил үүсгэхэд нөлөөлж байгааг илүү гүнзгий тодорхойлох боломжтой. Мөн өргөдөл гомдол, ёс зүйн зөрчлийн шийдвэр тайлан зэрэг баримтчиг шинжилгээ хийснээр судалгаанд оролцогчдын субъектив үнэлгээг бодит мэдээлэлтэд тулган баталгаажуулах боломжтой. Иймээс тоон болон чанарын аргыг хослуулах нь нэг талаас хэр их, хэр түгээмэл, нөгөө талаас яагаад ямар нөхцөлд үүсэж байна вэ гэсэн хоёр өөр боловч харилцан нөхөх асуултуудад бид хариулж чадна. Харин эцсийн шатанд эдгээр мэдээллийг хооронд нь харилцан баталгаажуулж нэгтгэн дүгнэх нь судалгааны үр дүнгийн найдвартай байдлыг бид нэмэгдүүлнэ. Тиймээс энэ судалгаанд хамгийн тохиромжтой хандлага бол нэг аргыг дангаар нь ашиглахаас илүү тоон, чанарын болон баримтчгийн мэдээллийг уялдуулан шинжилж нотлохын суурилсан дүгнэлт гаргах явдал байна. Тоон судалгаа нь асуудлын хэмжээг харуулдаг бол чанарын судалгаа нь асуудлын цаад шалтгааныг тайлбарладаг. Харин мэдээллийг нэгтгэн дүгнэснээр бодит нөхцөл байдлыг илүү бүрэн ойлгох боломжтой. Судалгааны арга тус бүрийг хэрэгжүүлэхэд ашиглах жишиг асуулга, загваруудыг удирдамжинд тусгасан байгаа тул байгууллага өөрийн судалгааны зорилго онцлог тохируулан тэрхүү асуулгын загварыг ашиглах боломжтой байна. Удирдамжийн хавсралтад судалгааг практикт хэрэгжүүлэхэд ашиглах асуулга, ярилцлагын загвар, фокус бүлгийн судалгааг зохион байгуулах, зөвлөмж болон судалгааны үр дүн нэгтгэн дүгнэх хүснэгтийн жишээ зэргийг тусгасан байна. Та бүхэн энэ слайд дээр үзүүлж байгаа энэ 6 жишээ загварыг судалгаа ихтэй загвар болгон ашиглаж хэрэглэж болох нэ. Тухайлбал төрийн албан агч болон иргэдээс судалгаа авахдаа бэлэн асуулгын загварыг ашиглаж болох бөгөөд байгууллагын үйл ажиллагаа судалгааны зорилго зорилтод бүлгийн онцлогоос хамааран асуултыг тохируулж бас хэрэглэж болно. Харин фокус бүлгийн ярилцлага нь тодорхой асуудлыг оролцогчдын байр суурь, туршлага, санаа бодлоор нь илүү гүнзгий судлах боломж олгодог. Энэ аргыг ашиглахдаа оролцогчдыг зөв сонгох, ярилцлагын асуултыг урьдчилан боловсруулах, хэлэлцүүлгийг төвийг сагсан байдлаар удирдах нь чухал байна. Судалгааны мэдээлэл цугларсны дараа үр дүн зөвхөн нэг бүснэгтд оруулах биш. Тоон болон чанарын мэдээллийг харилцан тулган шинжилж, нийтлэг хандлага, ялгаатай байр суурь, давтагдаж буй асуудал болон гол шалтгааныг тодорхойлно. Слайдын баруун талд байгаа сүүлийн жишээ загвар хүснэгт бол судалгааны үр дүнд нэгдсэн дүгнэлтийн хүснэгт байна. Судалгааны үр дүн нэгтгэж цаашид ямар асуудалд анхаарах шаардлагатайг тодорхойлоход ашиглах жишээ байна. Энд хамгийн чухал нь судалгааны мэдээллийг цуглуулах төдий биш, цуглуулсан мэдээллийг шийдвэр гаргалтад ашиглаж болохоос дүгнэлт болгон хуурах нь чухал байна. Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэх, өөрөөр хэлбэл цуглуулсан мэдээллийг харилцан баталгаажуулах аргыг жишээн дээр авч үзье. Судалгааны нэг их сурвалжийн мэдээлэл дангаар нь тулгуурлах нь зарим тохиолдолд бодит нөхцөл байдлыг бүрэн тайлбарлаж чаддаггүй. Тиймээс анкетын судалгаа, гүнзгийрүүлсэн ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, баримтчгийн шинжилгээ зэрэг өөр их сурвалжаас авсан мэдээллийг хооронд нь харьцуулан шинжилэх нь судалгааны үр дүнгийн найдвартай байдлыг нэмэгдүүлдэг. Үнийг тэргуляшн буюу мэдээллийг харилцан баталгаажуулах арга гэж ойлгож болно. Жишээлбэл ёс зүйн зөрчлийн нэг хэлбэр өндөр гарсан тохиолдолд зөвхөн энэ зөрчил их байна гэж дүгнэхгүй. Харин ямар нөхцөлд, ямар шалтгаанаар, ямар бүлгийн албан агчдад ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж байна вэ гэдгийг илүү наривчлан тодорхойлох боломжтой. Жишээлбэл хүснэгтэд үзүүлсэн 3-т заасан нөлөөлөх хүчин зүйл гэсэн асуудлын хүрээнд судалгааны үр дүнд оролцогчдын 41% нь ажлын ачааллыг ёс зүйн зөрчилд нөлөөлөх хүчин зүйл гэж үзсэн гэж авч үзье. Энэ тоон үр дүнгээр ажлын ачаалал чухал хүчин зүйл болохыг харж болж байна. Харин гүнзгийрүүлсэн ярилцлагаар
ажлын ачаалт ихсхийн зэрэгцээ, хүний нөөцийн хүрэлцээ хугацааны дарамт удирдлагын шаардлага нэмэгдэж байгааг тодорхойлж харж болох нь. За Fox бүлгийн ярилцлагаар үүнтэй холбоотойгоор албан агчийн стресс, сэтгэл зүйн дарамт, харилцаа хандлагын өөрчлөлт зэрэг асуудал нийтлэг яригдаж болох юм. Харин баримт бичгийн шинжилгээгээр ажлын ачаалал, ажлын орчин, удирдлагын харилцаатай холбоотой нөхцөл байдал, ёс зүйн зөрчлийн бүртгэл давтагдан гарч байгаа эсэхийг шалгана. Ингэснээр судалгаагаар ажлын ачаалал өндөр байна гэсэн ерөнхий үр дүнгээс илүү өргөн хүрээний шалтгаан нөхцөлийн зураглалыг харж болох нэ. Тухайлбал ажлын ачаалал нэмэгдэх нь албан агчийн сэтгэл зүй сөргөөр нөлөөлж улмаар хамт олонтой харилцах харилцаа, хандлага, шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлөх боломжтой гэсэн хамаарлыг тодорхойлж болно. Ингэж шалтгаан нөхцөлд нөлөөлөх хүчин зүйл үр дагавар гэсэн уялдааг тодорхойлох нь судалгааны арга зүйн гол үр дүн юм. Харин дараагийн шатанд энэ судалгааны үр дүнг төрийн албан агчийн ёс зүйн зөрчил дүрт эрсдлийн үнэлгээнд ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр эрсдлийн хүчин зүйл юу болохыг, түүнийг ямар мэдээлэлээр баталгаажуулж болохыг, харин эрсдлийн үнэлгээгээр тухайн хүчин зүйл ямар түвшний эрсдэл үүсгэж байгааг тодорхойлох нь. Иймээс энэхүү аргачлалын гол ач холбогдол нь судалгааны үр дүнг тус тусад нь авч үзэх бус, олон их сурвалжийн мэдээллийг уялдуулан шинжилж, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг илрүүлэхээс эхлээд ёс зүйн зөрчил дүрт эрсдлийг тооцох үнэлгээний нэгдсэн дүгнэлт гаргахад мөн ашиглах боломжтой байх нь. Та бүхэн энэхүү жишээ үр дүнтэй танилцаж, судлагдж буй асуудлыг хэрхэн нэгтгэн дүгнсэн талаар авч үзснээр судалгааны үр дүнг уялдуулан тайлбарлах, арга зүйн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой боллоо. Ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох судалгааны удирдамжийг аль болох ойлгомжтой, энгийн бөгөөд практикт хэрэглэхэд хялбар байдлаар боловсруулан та бүхэнд хүргэлээ. Илүү лавлах зүйл байвал ёс зүйн хорооны ажлын албаны мэдээлэл түн шинжилгээний хэлтстэй холбогдож зөвлөгөө мэдээлэл авахыг хүсье.